Одоо тэндээсээ бүгдээ одоо блок модель үүсгэх талаар. Энэ блок модель маань яагаад үүсэх ёстой юм бэ гэхээр энэ хөдрийн бит маань бидний харж байгаагаар одоо төлөвлөж хэсэглээ дата базаа холбоод одоо хөдрийн битээ гаргана. За хөдрийн бит маань геометрийн зөв бүрс болсон байгаа. Тийм учраас энэ маань ямарч математик үйлдэл хийх боломжгүй байгаа гэсэн. Тийм болохоор бид нар энийг ямар нэг математик үйлдэл хийхин тулд жижиг блокуудад хувааж ийж тэн дээр одоо жишээ нь нөөц бодох ч юм уу тийм математик үйлдэлүүд хийх боломжтой болох. Тэгхийн тулд бид нар блок модель гэдэг үүсгэх ёстой болж байна. За ингийн тулд бид нар юу хийх хэрэгтэй вэ гэхээр бидэнд юуны төрөнд блок модель гэсэн меню хэлэх. За ингээд бид нар хөдрийн бит маань. За энэ хөдрийн битийнхаа бид нар координатуудыг харах хэрэгтэй. Ингийн тулд бид нар inquire гэснээр report layer extends гэсэн команд. Нэгснээр бидний message window дээр одоо y minimum y нь одоо энэ координатээс y-ийн одоо y-ийн хэлэг маань одоо энэ гэсэн үг тийм үү бидний харж байгаагаар. Тэгээ одоо энэ цэгээс энэ цэг хүртэл ингээд y-ийн хэлэг боо ингээд энэ өдрийн маань ерөнхий өөрийнхөө объемын дээр 3 координатаар өгч байна гэсэн. Бид нар блок модель үүсгэх. Блок модель гэснээр new open гэсэн команд. За ингээд бид энэ дээр блок модельтэй нэр өг. За лессон гэж. За бид нар apply дахин apply. За ингээд бидний блок модель одоо үүсгэх шинээр үүсгэх цонх манд гарч ирж байна. Бид нар энэ origin coordinate, minimum, max coordinates гэдэг юм. За бидэнд энэ бэлэн байгаа учраас тэгээ minimum координат y-ийг нь одоо эндээс бид нар энийг copy дэж авна гэсэн. Энийг copy дэж авахын тулд ингээд control C гэсэн командаар copy дэ control V гэсэн командаар энэ paste хийж өгч. За y maximum за энэ дээр x minimum copy дэ paste. За x maximum copy дэ paste. За z minimum copy дэ paste гэдэг тавьдаг. За z maximum paste. За энэ дээр энэ user block size. За энэ дээр бид нэр блокийнхаа хэмжээг өгнө. Y тэнхлэгийн дагуу хэд байх вэ? X тэнхлэгийн дагуу хэд байх вэ? Өндөр нь хэд байх вэ гэдэг энэ дээр тавьчих. Ер нь блокийн маань хэмжээ жижигхэн байх тусмаа агуулга маань үнэн бодиттой тархаж өгдөг. Тэрөө блокийн хэмжээг томруулах юм бол одоо объем нь ихсдэг ч юм уу тэгсэн хэрнээ одоо блокийн маань одоо ерөнхий хөдрийн битийн маань жоохон үнд нийцэх нь бага болж ирдэг. Тийм учраас бид нар блокийн хэмжээг жижигхэн өгөх тусмаа ер нь үнд нийцэх гэсэн. Тийм болохоор за бид нар 2 1 гэсэн. За өндрийн нэгээр өгнө. За ийм блок үүсгэх юм байна. За энэ дээр бид нар sub block site буюу одоо дид блокуудыг бид нар эндээс оруулж байна. За эндээс бид нар стандарт гэдгийг сонгох. Стандартаар 2 2 1 sub blockууд мөн ижил хэмжээтэй адилхан гэдэг. За энэ дээр apply дараа. За ингээ apply дарснаар бидний блок модель маань үүсгэж байна. Одоо модель configuration. За энэ цонх гарч ирээд одоо энэ дээр бид одоо энэ блок маань үүсэх боломжтой гэж гараад ирчихэ. За ингээд эндээс харахад 9278 блок үүсэх нэ. Бидний хөдрийн битэн дээр. За ингээд бид нар энэ дээр дахин create model гэдэг командыг таар. За ингэснээр бидний блок модель маань үүссэн байгаа гарч. За бид нар эндээс display блок модель эсвэл өөртөө амраар шууд энэ өөрийнхөө блок модельн дээр дарахад display. За энэ дээр дар. За ингээд блокоор бид нар харж байна. За ингээд энэхүү блок маань ингээд ерөнхийдөө хөдрийн битнээс ингээд дөрвөлжилсэн байгааг бид нар харж байна. За энийг мөн бид нар цэгээр харж байна. Display-гээд cloud, point clouds. За ингээд блокийнхоо ингээд бид нар цэгээр харж болно гэсэн. За бид нар энийг блокоор нь харъя. За ингээд блокоор нь харъя. За ингээд энэхүү блок маань одоо бид нар хөдрийн битийн хэлбэрт оруулах хэрэгтэй бол. Ингийн тулд бид нар эхлээд энэ блокууд маань одоо хоосон байгаа. Ямар ч утга байхгүй. Тийм учраас бид нар энэ блокуудыг утгатай болгож утгаар дүүргэх хэрэгтэй болно. Бүх блокууд утга. За ингийн тулд бид нар энэ attributes гэдгийг менюнээс одоо шинэ attribute үүсгэж өгнө. За энэ дээр бид нар за энэ маань бид нар throw гэдэг элементээр хийж байгаа. За энэ type-аас бид нар float гэдгийг сонгож. За decimal нь 2.
background value гэдэг маань одоо энэ дээр бид нэр хоосон агуулга тараагагүй блок учраас энийг хамгийн байж болох хамгийн бага утгаар өгөх ёстой. За энэ маань хамгийн байж болох хамгийн бага утга нь одоо хасгсан зүйлээс. За энэ дээр description дээр нь бид нэр throw value гэж. За энэ дээр мөн дахин нэг шинээр үүсгэж. За энэ дээр SG буюу өөрийнх нь хувийн жинг өгнө. За мөн flow 2 гээд. За энэ background value дээр хувийн жин 2.6 гэсэн. За энэ дээр specific gravity гэж. За ингээд бид нэр apply дарж. За ингэснээр энэ хүү блокууд маань бүгд утгатай боллоо гэсэн өөрийн гэсэн атрибьюттай болж байна. За энднийг бид нар шалгаж үзье. Одоо энэ view attributes for one block гэдэг маань одоо нэг блокийн атрибьютыг харна. За энэ блокийг за одоо бидний өгсөн атрибьют маань байна. Хувийн жинтэйгээ тэр өөрийнх нь байж болох хамгийн бага утгаараа өгсөн. За ингээд бид нар энийг summary блок модель гэснээс summary гэснээс ороод эндээс харж болно. За ингээд бүх блокуудад ийм утга өгсөн нийт 90,278 ширхэг блок байна гэж. За apply таа. Ингээд бид нар блокоос хадгалах нь. За ингээд сэвэлжил. За ингээд бид нар энэний дараа блок одоо хөдрийн битийнхаа хэлбэрт оруулах гэсэн. За ингийн тулд бид нар юу хийх вэ гэхээр бидэнд одоо constraint гэдэг зүйлийг хийх хэрэгтэй. За ингийн тулд бид нар constraint-аас эхлэн new constraint file гэж команд өгнө. За ингэснээр одоо бидэнд enter constraints гэсэн цог гарч ирж. За энэ дээр бид нар энэ constraint type гэдэг дээр FreeDM буюу 3 хэмжээст модель гэсэн нэг одоо бид нар сонгож өгч байгаа. Энэ дээр одоо ингээд FreeDM inside гэдэг маань дотгошоо гэсэн үг. Одоо inside-ыг авчих юм бол галагшаага болно гэсэн үг энэ модель. За бид нарт nor body гэсэн 3 хэмжээст модель байна. За энэ дээр add гэж. За ингээд бид нар энэ дээр одоо save constraint 2 гээд одоо үүсгэх constraint-ийн нэр. За мөн lesson гэж нэрлэе. Constraint file үүснэ гэсэн. За apply дарна. За ингэснээр бидний constraint маань үүсчлээ гэсэн. За бид нар одоо яг хэлбэрт нь оруулахын тулд одоо эндээс constraints менюнээс new graphical constraint гэдгийг сонгож. За ингэснээр бид нар яг graphical constraint. За энэ дээр бол бид нар энэ constraint type-ийг constraint гэхээр бидний ягаад гэвэл бидний constraint file маань энд үүсчихсэн байгаа учраас. За би constraint file авъя. Одоо add гээд одоо энэ дээр хадгалах шаардлага байхгүй. За бид apply таа. За ингэснээр бидний блок маань одоо яг өөрийнхөө хэлбэрт орсон байгаа. За бид нар or body гэсэн тэтийн файлаа хай. За delete гэж дарлагч. За одоо энэ дээр дараад ингээд харахад одоо блок маань үүсчихсэн блок модель. Одоо энэ маань хитийн эртэн одоо геометрийн зөв бүс дүрсчихсэн одоо ингээд жижиг блокуудад хуваагдсан учраас энэ дээр бид нар ямарваа нэгэн геометр математик үйлдэлийг одоо хийж болохоор боллоо. Тийм учраас одоо энэ дээр бид нар дараагийн хэлбэнд агуулгаа тараах, одоо нөөц бодох, хөтрийн одоо хөрс хөтрийн хэмжээ гаргах, одоо фид байгуулах бүхэл зүйлийг одоо эндээс бодож олно гэсэн. Тийм учраас одоо энийг бүгдээрээ маш сайн хийж сурах хэрэгтэй болгоно. За ингээд бид одоо энэ блок модельээ хадгалах хэрэгтэй бол. За ингийн тулд бид нар блок модель меню дотроос save гэсэн команд өгөөд за энэ дээр бид нар модельээ хадгална гэх yes гэж. За ингээд бидний блок модель маань хадгалагдав. Ингээд бид нар дараагийнхаа үйлдэлүүдийг хийж эхэлнэ.